За Эрдэнэ Эрдэнэтийн хүү Тэмүүлэн шүүх хурал дээр сая болсон шүүх хурал дээр хэлсэн байгаа юм. Гэхдээ бид өмнө нь өчнөө л олон удаа гэж байхгүй хүнд болон хүндөвтөр гэмтлийг бусад учруулсан хэмээх хэрэгт холбогдсон шалгагдчих байсан. Гэтэл үүний маань төлөө нэг ч удаа цагд нь хорж байгаагүй шүү дээ. Гэтэл яагаад саяны иргэн төлөө намайг 90 хоног хорж байгаа юм бэ гэж ууралсан байгаа байхгүй. Тэгээд сонирм байгаа хүнд болон хүндөвтөр гэдэг чинь энэ чинь өөрөө маш хүнд гэмт учруулсан тохиолдолд шүүх хэмжээс ийм дүгнэлт гаргадаг шүү дээ. Хүнийг өглөөд болтол нь хэвтэр дортол нүдсний төлөө хүнд гэмт гэж гардаг байхгүй юу. Тэгэл яс масын хавлахаас ахуулаад ямар ч л байсан хүн хамгийн багадаа нэг 2 сар эмнэлэгт ямар нэгэн ажил хөдөлмөр эхлэх чадахгүй болтол нь эсвэл насан туршид нь тийм ямар нэгэн тийм цогц гэмтэлтэй болгосны төлөө ийм дүгнэлт гардаг байхгүй юу. Гэтэл шүүх хурал дээр ингэж хэлж байгаа хэвдгээр ерөөсөө л энэ танхай балмууд итгээд бол ерөөсөө арх уусан маань суурсан цогтурсан үед бол хэн дуртайгаа хэн таарсныгаа л зодчдаг байсан үнээс харагддаг. За тэгээ үүнтэй холбоотойгоор дараагийн ингэж мэдээлгүүд нэмсэн чи их сонь. Тухайлбал тэр Цэрэн Пунцгийн хүү Санжаа Чойбл шүүх дээр хэлсэн асуудал нь юу гэсэн бэ гэхээр миний найз охиныг тэр нөгөө Тэнгисийн ирэг дээр 2 4 7 гэдэг шоунд орсон Эстер гэх тийм хөөрхөн охин байдаг юм л да тэрнтэйг өрхдөг юм байна. Тэгээ найз охинтойгоо ингээд тэр Канте бааранд байжсэн чинь ингээд хажуу ширээнд сууж байсан үлзий сайхан ингээд өдөөд байсан гэдэг. Үлзий сайхан энэ нэрлэх тоогоо тавар. Үлзий сайхан өдөөд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ингээд бааранс гараад ирсэн чинь нөгөө үлзий сайхан чинь миний найз охиныг бас л мөн өдөж хоргоогоо зогсож байсан. Тэгээд би очиод ингээд маргалдаа байж итэл гинтхэн хажуугаас Саян Нямбо ороод ирсэн. Саян Нямбо чигэндээ гар утсаа барьчихсан ингээ хүнтэй яриад хажуугаар өнгөрсөн. Тэрийг нь би юу яаж яана? Намайг зохиж байна гэж бодож андуураад зохио унагцсан гэж байгаа байхгүй. Тэгэд би бас Монгол улсын тийм алдар суутай тийм авраг хүмүүстэй бас таарад ярьж л байсан л да. Тэгээ асууж яхад хэлдэг байсан. Монголын энэ хүчит бүхийн түүхэнд бол энэ хамгийн амар шуундаа тамиртай тийм ээ. Ерөөсөө энэ 2 шуун ерөөсөө тийм хад чулуу шиг ерөөсөө тийм ган төмөр шиг тийм төмөр ороод шиг хөдөлгөө хүн бол Цэрэн Пунцаг байсан шүү гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр тэр амар бяртан хийдэг хүний хүүхэд бол мэдээж бас аавыгаа дуурайсан тийм адгуус шиг тийм бяр хүчтэй амтан байдаг билгүүдээ бодвол. Тэгээд нөгөө залуу гуйчгас гэдэг ухаалдаад очсон. Тэр үеэр мэдээж тойроо зогсчихсан тэр олон хүүхнүүд нь хүн аллаа штэ энэ тэр хашгирсан юм шиг байна. Тэгээ яг тэр хашгирах үеэр ингээ хідэн талаас нь гүйжир цугсан нөгөө нэгэндээ би ингээ Монголын тэргүүн баяны хүү байна гал нөгөөх нь битгээ донгос би бас адилхан баяны хүү байна. Тэгж ярих юм бол миний аав ерхий сайтай найз мэз гээд ер нь баяны хүүхдүүд чи их өөр хэрэлддэг юм байна штэ. Би тийм баян би юм баян гэж. Гэтэл манай хэд ч болохоор нохоо гахаа юу гэдэг вэ нөгөө миний нэг амтан болгоно яг болгоно гэдэг нэг элэв шидний юм ярьдаг бол баяны хүүхдүүд чинь хин илүү хөрөнгөтэй хин илүү хөрөнгөтэй гэдэг хөөрчин гэж нэг гайхуулж ингэж хэрэлддэг юм байна. Яг ингэж хэрэлдэж сүгсэлжсэн тэр хүмүүс нүдэн дээр нэг муу үл таних залуу нэг жирийн айлын нэг ядуу айлын залуу ухаалаад очонгууд нөх өрөөд хідэн талаас нь дэвсцэн ингээд нийтлэлээр нь гарцсан байна л да. Тэгээд толгой дээрээс нь дөрвөн талаас нь бичгэн дэвсээр гад тэр залуугийн нүдэн цаашаа жихэгдсэн гэр тэр нүдний тэр ухрахаа яасан. Тэгээд нүдний доор тэр дүшээс гэдэг юм кэн да цааш тэр яснаас нь ташраар нь дээрс үүртэл нүдсэн байна гэж. Тэг 6 цагийн турш хагалгаа хийхдээ тэр хэдийн яснуудын ямар ч л нэг үүрээ цөмрөд орсон яснуудыг нэг эвлүүл зүгээд төмөрсө торгоогоо төр орхицсан. Тэгээд залуу хүн чинь хэдэн хугацааны дараа жилийн дараа 2 жилийн дараа ч юм уу тэр яснууд ингээ эдгээд бэхжээд тэр үүрээ цалцсан байсан яснууд нэг нийтмэл цуудас болонгууд нь дараагийн хаалгаанд орно гэж байгаа юм. Тэгээд зүгээр Баян айлын тэр балай мэдрэл муу тавлгаач нар ингээ хэрэлдэж яхад нь хажуугаар нь уцаар ярьж авсныхаа төлөө хэлмэдэж хохироод ингээл зодуулсан асуудал гарсан юм байна. Зодож гэмтээсэн залуучуудыг нь хар тамхины шинжилгээ авахд бол хар тамхи хэрэглэсэн гэдэг нь гараад ирсэн шүү дээ. Тэр Эрдэнэтийн хүүгээс, Цэрэн Пунцгийн хүүхдээс нөгөөх нь хиний хүүхдээс үлээ. Гараад ирсэн Баатар сайхны хүүхд одоо тэр Таван богд ийзэн Баатар сайхны төлгөр оргон зайлчихсан. Монгол улсаас оргон зайлаад 2 сарын дараа шувуу ажиллагаар баригчлагдж ирсэн л итгээд шүү дээ. Тэгээд ингээд маш олон хүндрэл хөсөлтөй хүнд гэмтлийг санаатаагаар учруулсан.
Тэгээ бүлэглэж энэ хэрэгээ өвөлдсөн мөрдөн шалгалтын явцад арган зайлсан гэх мэтчил ингээд энэ олон зөвлөлттэй хэрэгийн төлөө бол зайлшгүй хэрвээ Монгол улсын хууль үйлчлдэг байсан бол ял ах байсан хүмүүс ингээд ял шийтгэлгүй үлдлээ гэдэг асуудлыг Игүүр имээ сайтын сэтгүүлч онон энэ одоо хэрэг эхлэхээс дуусах хүртэлх 195 хоногт юу болов гэд маш гоё нийтлэл бичсэнийг сая би уншаад тэгээ энэ агуулгын та бүхэнд ярьж өглөө та бүхэн маань тэр Игүүр имэн дээр гарсан тэр нийтлэлийг бас орж уншаарай гэж бас хэлмээр байна. Тэгээ эцэст нь би ер нь яг нийтлэл ярьж гисэн шалтгаан нь юу байсан бэ гэхээр залуучуудаа зөвлөё. Яг одоо ингээд өөрсдийгөө ингээд тусгай одоо юу гэдэг л өөр айлын хөөгдөлөө нэг тийм статус бий болгосон юм байна л да. Жирийн одоо биш жир бусын одоо тийм тусгай хуулийн давуу эрх эдэлдэг тэр нөө мөнгө төгрөгөөр давуу эрх эдэлдэг. Ийм айлын хөөгдлүүдийг та бүхэн бас ингээд хэрвээ ямар нэгэн байдлаар одоо тийм ингээд сүвсэлдэж ууж явах нь харах юм бол нэг баар мааранд таарах юм бол шууд гараад зүхтаарай л гэж зөвлөмөр. Тэр ингэж уурлан залуучууд чинь ингээд хоорондоо бие баян гэж хэрэлдэж чад гид уур нүрхээрээ хажуугаар нүрч авсан хаа хамаагүй хүмүүс зодчдөг байх нь шүү дээ. Хаа хамаагүй хүмүүс нохоож додол хайчин. Тэгээ үүнийхээ төлөө ямар ч ял хийдэлдэггүй. Хэрвээ одоо таны хүүхдийг тэр баян айлын хүүхд нийлж зодчиход алчих юм бол тэр зодуулж өгсөн таны хүүхдэл буруутай бол. Яагаад вэ гэхээр энэ азгүй хулгайч одоо тэр баян айлын хүүхдгээ гараа зангидсан байж хат нь хамаг хурдаар гүйжиж гарын мөргсөөрөө л үхэд өгсөн гэдэг дүгнэлтийг Монголын хууль шүүх цагдаагийн гаргадаг юм байна шүү дээ. Тэр дөрвөн залууд гэмгүй явжгаад уцаар ярьж явжгаад зодуулаад ухаан алдсан тэр залууд чинь бусдад хөнгөн гинэл учраас ингээд гэргээр хэрэг үүсгэхэд ялалцж байгаа та бүхэн сая хараа үсттэй. Тэгэхээр ийм муухай шудраг бус, ийм хүнлэг бус, ийм новшийн ийм одоо энэ улсад амьдарч байгаа юм чинь бас тийм новшнуудад харах юм хол байгаарай л зөвлөх гэж энэ хөөр тариагаа хүргэсэн шүү. Итгэж сонсонд баярлалаа.